Микэд зориулан бичв. Энэ захиа намар хайр тэгээд Микигийн тухай холно. Уур амьсгал мэдрэмж уцалж байгаа энэхүү баярын өдрүүд чиний минь амьдралд үргэлжилж байгаа гэдэгт итгэлтэй байна. Холын хол суугаа гэр бүл, найзууд, чиний амьдралын үнэтэй хүмүүс тэгээд эх орны чин өмнөөс чамд өвлийн гайхалтай өдрүүдийн мэндийг хүргэе. Бид утсаар ярьснаас хойш хагас жил гар өнгөрчээ. Тухтай уудлаж өөрсдийгөө хуваалцаагүй удаж. Чиний минь амьдралын 11-р сар хэрхэн өнгөрөв? Миний 11-р сар Яруу санд руу байсан агаад олон хүний доторх хүнийг олж харлаа. Хүнийг хүлээн зөвшөөрөхөд ойлгоход хаяа ухаан тутгал юм. Тэдэн шиг бодож сэтгэж чадахгүй байгаа өөрийгөө дутуу гэж мэдрэх. Үүний дараа нь дутуу байгаад ч болов өөрөөрөө амьдарч байгаадаа талархах. Миний энэ сар ингэж л өнгөрөх шивдээ. Чиний уулзах дуртай нөхөрлөж аваа хүмүүс чинь сайн байгаа зү. Тэр хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Чамайг халуун дотноор тэрдэгт, гайхалтай шидэт өгсүүдийг хэлдэгт, амьдралыг чинь хамт туулж байгаад тэдгээр бүх хүн байгаа учраас л чимэн тэр бүхнийг даван гарч эргчлөөг өөрийгөө хайрлан амьдарч байгаа юм шиг санагдаад бүх хүмүүст миний өмнөөс минь дамжуулаарай. Талархаж буйг минь хэлээрэй. Микийг хайрладагт баярлалаа. Микитэй дотн байдагт баярлалаа. Микид тусалдагт баярлалаа. Микигийн амьдралд байгаад баярлалаа. Найз нэж арайлгаж уу эдгээр өгсүүдийг хэлчих үү? Оройтойгоо гэж найдаа. Миний хувьд намар амьдралд минь дараагийн үе рүүгээ алхасаар энэ намарч ялгаагүй урагшилсаар буцаад л оччихно гэж хэлчихэд тухтай бүстэй байгаад байгааг минь уучлаарай. Дайнаас зүгтаад орчихсон цэрэг шиг санагдаад тэнд тохиолддог тааруу зүйлс ямар хүнд давагдшгүй мэдрэгддэг болохыг зах цухаас нь гадарлах болохоор юу ч тохиолдсон над руу хичээрээ. Тэр хүнд өдрүүдийг даваад ард нь гарчсан яваа чамдаа баяр хүргэмээр далавчаад илгээд одоо дүүл нисээрээ. Энд ирээд би бүх зүйлийг хизээж байгаагүйгээр тод мэдэрч эхэлсэн. Миний амьдралд бусдын хэлдгээр новшийн зүйлс тохиолддогч, үүнээс утгагүй зүйл тохиолдож болох л байсан гэд тэр бүгдийн ард гарчил яваа. Хаана нь хамаагүй чамайг өөрөөрчн мэдрүүлдэг тэдгээр хүмүүсийнхээ дэрэгдлүүлдээрээ. Хаана нь хамаагүй учран залах өдрийг тэсэн ядан хүлээж суугаа найзаас чинь илгээв.